Дараагийн мэдээ. Монгол улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 6.9.2 жилээр бага байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм а. За нас баралтын шалтгааныг авч үзвэл 86%-ийг өвчлөл, 9.3%-ийг осол гэмтэл, 4.3%-ийг амиа хорлолт эзэлж байна. Ийм сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, аймаг орон нутагт хүртээмжтэй байлгахад анхаарах зүйтэй мэргэжилтнүүд хэллээ. Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдээс 5 дахин өндөр байгаа юм. За тэр дундаа 35-аас 44 насны эрэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр, за мөн хүүхдүүдийн дунд амиа хорлох эрсдэл 10 хүртэлх наснаас эхэлж байгаа нь асуудал тахуулж байна. Community based гэж ярьдаг, нийгэм хамт олонд тулгуурсан ийм төвүүдийг бол ажилуулдаг ийм сайн туршлага байна. Энэ нь бол одоо манай сэтгцийн эрүүл мэндийн тухай хуульд бол байгаа юм. Гисэн мэдээж одоо хуулийн хэрэгжилт хангалтгүй. За ялангуяа энэ төвүүдийг байгуулж одоо санхүүжилтийг шийдвэрлэхдээ энэ одоо нэмэгдүүлэх энэ чиглэлээр арга хэмжээг авч одоо аймаг орон нутгуудад энэ төвүүдийг байгуулах ийм саналыг улсын хурал төрүүлсэн байгаа. За зөвхөн эрүүл мэндийн байгууллага дээр биш, гэр бүлдэн, за сургууль гэд энэ чиглэлээр бол энэ сэтгцийн эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээг үзүүлдэг. Энэ одоо хувилбарыг олон улсад туршигдсан хувилбарыг бол бас Монгол улс бол хөгжүүлэх ёстой. Ялангуяа орон нутагт бол энэ зөвлөгөө өгөх, аймагуудад бол энэ зөвлөгөө өгөх ийм төвүүдийг бол бас бий болгох хэрэгтэй гэж бол зөвлөсөн байна. За иймээс амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг яаралтай батлах шаардлагатай байгааг мэргэжлийн хэлж байлаа. За мөн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, донтох эмгэгийг, даван туулагчдыг сэргээн засах тусламж үйлчилгээний зөвлөгчөөр бэлтгэн ажилуулах, за аймаг сумдад нийгэм болон олонд түшгэлсэн сэтгцийн эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай мөн онцлсан юм а.